Сагсатай шүтэн зураа шатан очих чүгүү газраа шүглүүлээ зэтэн оролж үгэл шалтай тэн замаа. Сэмэнэ. Та яг одоо ямар дуу сонсож байна? Монгол замтгоо. Дуу сонг. Ямар дуу сонсож байна яг одоо чивчж явж байгаа. Baby Shark. Baby Shark. За баярлалаа. Та ямар дуу сонсож байна? Дуунд явах болчихсон. Та яг ямар дуу сонсож байна? Дуу сонсоог зүгээр л чихвчтэй явжтэй. Аимшиг юм сонсож байна. Ямар аимшиг юм сонсож байгаа? Юуны тухай? Маш аимшигтай. Хиний юу юм бол өгүүлэг юм уу? Хиний өгүүлэг бай. Хиний үдгэж мэдхгүй сонсож байна. Нэр нь гашнаа. Юуны тухай юм байна? Бид нар олоод хэлчих. Нэг тийм нэг Шимэлийн за баярлалаа. Би яаж байвал таалах вэ? Протег очгоо. За. Дахиад ганц асуулт асууж болох. Ингэдэм байна л да. Олон улсад Dignity Day-гээ болд юм байна л да. Тэр нь болохоор Монгол улсад нөгөө хүний ашиг хүндэтгэх өдөр гэдэг нэрээр болдог. Та энэ тухай сонсч байсан уу? Үгүй. За тэгэхээр энэ болохоор хин нэгнийг одоо төлөх байдлаар нь хүлээн зөвшөөрөх гэсэн агуулгатай байна. За тэгэхээр таны хувьд ер нь таныг нас хүйс ч юм уу эсвэл одоо нийгмийн статусаас ч үл хамааран ингээд танд та хин нэгэнд хүндлэгдэжсэн тийм мэдрэмж авч ирсэн үү? Авчихсан. Тэр үед ямар мэдрэмж авч ирсэн? Баярлалаа. Аха. Ер нь яагаад ингэж нэг хүндлэх бас чухал вэ? Уус соёлтой нэг соёлтой харилцаа. Соёлтой харилцаанаас тэгэл үүсгэлдэг шээ. Тэ. За. Баярлалаа. Яаж чи талах вэ? Бидний мэдрэмж яг аль нь төрөх вэ? Надад төрөх маш олон зэв. Бид яг алинд нь өрөх вэ? Бид яг Ганцхан. Баярлалаа. За. Девочка, тим мой сердечко, ты как бабочка на миний сидя. Одоо ямар тас сонсч? За. Дахиад. Одоо ямар тас сонсч? Мадара. Бодом чапи пусти, чакрака цэдэглэ пусти. Бүгдийг гэдэг шат юу бит. Машаанга мани причүү. Фрисачи луви фэнди. голосны дуунууд гэж. За энэ юу вэ? Плейлист үү? Эсвэл дуучных нь нэр нь юм бол яг одоо сонсч байгаа дууных нь? Сая нэг хідэн залуучууд болоод Гол мөрний тухай. Гол мөрний тухай дуунууд гинэ. За. Ийм бичлэг байд юм ш тэ. За тэгэхээр танаас нэг юм асуух гэсэн юм аа. Олон улсад нөгөө Dignity Day буюу хүний оршихуйг хүндэтгэх өдргээ болт юм байна л да. Тэгээ манай Монгол улсад бас яг энэ хүнээрээр болж байгаа. Тэгээ та ер нь энэ тухай сонсч байсан уу? Сонсч байгаагүй. За тэгэхээр одоо хин нэгэн хүний оршихуйг хүндэтгэх гэхээр танд ер нь ямар бодол орж иж чинь юуны тухай юм шиг чинь. Хувийн талаас нь хүндэтгэх юм болоо орон зайгийн ч юм уу. Илүү гай дэлгэрэнгүй ярьлаа. Одоо нэг миний ирэх постын ирэхээр яана гэдэг шиг хүн хувь хүний одоо нэг оршихуй гэхээр ч одоо бодол руу ч юм уу халдаж болохгүй л гэсэн юм болоо. За баярлалаа. Barbie гээд Ice Spice нэг юм наач энэ сонсож байна. За тэгээд дахиад нэг ганц асуулт асуух. Нөгөө олон улсад Dignity Day буюу одоо нөгөө Монголд болохоор хүний ашиг хүндэтгэх өдөр гэж тэмдэглэл явуулт юм байна л да. За энэ тухай юу сонсч ирсэн үү? Энэ өдрийн тухай. За тэгэхээр энэ нь болохоор нөгөө нэг бусдыг төлөх байдлаар нь хүлээн зөвшөөрье гэсэн гол санааг агуулт юм байна. За тэгэнгүүт таны хувьд болохоор бусад хүмүүс буюу альва нэг хүний оршихуйг хүндэтгэх талаар юу ямар ойлголттой байдаг вэ? Хүний оршихуйг хүндэтгэх. Тий. Тэгэл хүн болгоно л өөр юм чинь тэгэл хүн болгоныг өөр байдлаар хүлээн зөвшөөрч байна. And I'm bad like the Barbie. I'm a doll, but I still wanna party. Pink felt like I'm ready to bend. I'm a 10, so I pull in a can. Like Jazzy, Stacy, Nikki. All of the Barbies is pretty. All of the Barbies is bad. Тусаар юм билэг.
Аа тийм үү, Монголд юм уу? За тэгэхээр ганцхан асуучлаа. Одоо ингээд нэгнийхээ оршихуйг хүндэтгэх гингүүт өөрсдөө яг ямар утгатай юм шиг санагдаж байна? Нэгнийхээ оршихуйг хүндэтгэх гэхэд ямар утгатай юм шиг санагдаж байна? Хүмүүсийг хүндлэх. Байгаагаар нь хүндлэх гэсэн утгатай үг тийм. Тэгэхээр чамайг ингээд жоохон гэлтгүүгээр ингээд чамайг амар хүндэлжсэн тийм гоё тохиолдлууд байдаг уу ер нь? Тэр үед ямар мэдрэмж авдаг вэ? Гоё. За баярлалаа. Лисигээ фиш. За баярлалаа. Тэгэхээр ганцхан юм асууч. За. Тэгэхээр нэг Монгол улсад заяа. Ер нь олон улсад Dignity Day гээд монголоор болохоор хүний оршихуйг хүндэтгэх өдөр гэж болд юм байна л да. Та энэ тухай сонсч байсан уу? Сонсож байгаа юм байна. Тэгэхээр хүний оршихуйг хүндэтгэхээр тань ер нь ямар өдөр юм шиг яг юуны тухай юм шиг санагдаж байна? Яа нөгөө хүний эрх талаас яг бодогдож байна. Яг хүний эрхийг хамгаалах юм уу? Яа нөгөө хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах. Тийм өдөр шиг санагдчих. Таны хувьд бас яг ингээд хүйс нас хүйс те тэгэнгүүтээ нийгмийн статусаас үл хамааран хүндтгэгдчихсэн мэдрэмж авч ирсэн тохиолдол юу хэрэг байгаа юу? Яг одоо санаад орох байгаа ч гэсэн байгаа хөө. Хүлэгдэжсэн яг одоогийн ажил үрхтэй холбоотой яг нэг ахлахаа гэдэг ч үеийг тийм. Зөв. Тэгэхээр бусдыг нь хүндэтгэх яагаад чухал вэ? Яг байгаагаар нь хүндэтгэх. Бид нар чинь бүгдээрээ хүн шүү дээ. Тэгээ нэг хорвоо ертөнцийн дээр амьдарч байгаа. Тэгээ нэг нэгнийгаа хүндлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байгаа. Баярлалаа. За баярлалаа. Дууссан. Юу сонсч? Мандуулын подкаст мэдсэн зүйлийг одоо урьдчилан одоо эртний багцах зорилгоор л одоо энэ зөвлөмж Үгүй. Доо ямар тав сонсч. Сайн мөн үү? Та юу одоо ямар тав сонсч? Perfect girl. Хиний дөө? Нэрийн Zuger such meine Bisselstrach. Zuger such meine Bisselstrach. Ganz harte Chanachque. Emdril taler khsheh. Ямар дуу сонсож байна? ямар Дуу сонсож байна? 6 хоног. 6 хоног. За дахиад ганцхан юм асуух гэсэн. Нөгөө олон улсад ингээд Dignity Day гээд Монголд болохоор хүний оршихуйг хүндэтгэх өдөр гэж тэмдэглэдэг юм байна л да. Та энэ тухай сонсож байна уу? Ерөөсөө Сонсож байгаагүй юу? Тэгэхээр нөгөө нэг хүнийг бусдыг нөгөө нэг одоо төлөх байдлаар нь хүндэтгэх тухай агуулгатай юм байна. Тэгэнгүүтээ таны хувьд жишээлбэл одоо ингээд нас хүйсээрээ ч юм уу те ямар нэг нийгмийн статусаараа ч юм уу ингээд бусдад зүгээр л шалтгаангүй ч юм уу гадуурхагдаад эсвэл ингээд үл хүндэтгэгдчихсэн тохиолдол байгаа юу? Яг миний хувьд бол гарч байгаагүй. Одоо яг бусад хүмүүсийг ингээд харахаар яг юун дээр илүү их анзаарчихсан бэ гэхээр гадаадад ингээд магадгүй бид нөгөө би ч одоо Монгол хүн болгон ингээд монголоор ингээд бахарах шүү дээ тий. Гэтэл яг нөгөө монголчуудыг сайн мэдэхгүй ч юм уу эсвэл нөгөө хятад гэж боддог. Тэгэхэд бол нөгөө яг тухайн нөгөө чинь бүр нөгөө хуу хүний бүр суур ингээд одоо итгэл үнэмшилтүүд ингээд халдж шít. Тэгэхэд бол За маш баярлалаа. Баярлалаа. Гүйдэр чиний хүндийг нэг жаргасанаар байж болно. Маргааш дахин тэр мандаж нэг үгнэ. Өнөөдөр тэр чамд хэрэггүй болж хаягдал гэж хаярлууч. Can be remind. Баярлалаа. Тэгээ танаас дахиад нэг юм асуух гэсэн. За. Хоёр ч юм уу. Ингээд нэг олон улсад Dignity Day гэж тэмдэглэдэг юм байна л да. Юу юм бол Монгол улсад болохоор хүний эрхийг хүндэтгэх өдөр.
Тэгэнгүүт энэ өдөр нь ингээд нөгөө хүнийг ямар ч ялгуулахгүй хүн чигээр нь хүндлэх тухай байна л да. Тэгэнгүүт ийм асуулт асуурай гэсэн юм аа. За хүн бүрийн нийтлэг хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн ойлголтын талаар танд хэн мэдлэг мэдээлэл байдаг вэ гэж. Тэгэхэд ойр цорын шашин болон хүйс амны ялгарлахгүй байлаа. За тэгэхээр таныг ер нь нас хүйсээс ч юм уу те эсвэл ингээд нийгмийн статус одоо шашнаас ч юм уу те ямар нэг байдлаар гадуурхаж ингээд ингэжсэн тохиол байгаа юу? Гүйл хүндэлжсэн ч юм уу те. Хүйсээр ч яхав те. Яг эрэгтэй эмэгтэй гэдэг талаас нь л те. Эрэгтэй хөвгтийн байж болохгүй гэдэг чинь. Тэр тоо жоо дэлгэрэнгүй яриулаа. Сэн эрэгтэй хөвгт ингээд That's нэг бахгүй байна. За баярлалаа. За. Play my song on the radio. You too busy trying to find that blue I saw. I let my black hair grow and my weed smoke. And I sweat too much on the regular. We gon' let the hits fly. We gon' let them go. Одоо юу? Тий. Гангагийн дотоо. Дотоо. За, таньс ганцхан юмсан ах. За. Одоо ингээд юу гэдэг өдөр байт юм бэ л да. Dignity Day гэдэг олоолсод тэр нь болохоор хүний оршихуй хүндэтгэх өдөр гэж Монгол бас тэмдэглэдэг юм байна. За тэгэнгүүт энэ тухайн хэдэн асуулт хүмүүсээс асууж байгаа байхгүй. Тэнгүүт таныг нас хүйсээс ч юм уу эсвэл ингээд нийгмийн статусаар шүтдэг зүйлээс ч юм уу ямар нэг байдлаар гадуурхаж үл хүндэтгэжсэн тохиолдол танд байгаа юм. Ер нь таныг тавьчихсан тохиолдол. Надад оо. Тий. Яг нэг тийм сэтгэлд үлдсэн нэг тийм байхгүй. Яг нэг санаж байгаа. Ер нь нэг тийм тохиолж байгаа. Тийм үү. Тэгэхээр та ер нь хүний эрхийн тухай одоо ойлголт мэдлэг мэдээлэл хэрэг байдаг байна. Хүний эрхийн тухай юу? Бас нэг тийм амар нэг бүр нэг сайн болно шүү. Гэтэ нэг тийм муу болно шүү. Ер нь дондож тий. Тэгэхээр та бас яагаад хүнийг хүндлэх хэрэгтэй вэ те? Хүн чигээр нь тэр тухайс өөрийн бодлыг хэлээч. Хүнийг яг ингээд ямар нэгэн байдлаар надад ингээд гадуурхлаа гэхэд тэр хүнд одоо тий адилхан л хүн ерөөсөө тэр хүн ямар нэгэн зүйлэнд дутуу байж болно тий тэгээд тэрнийхэн төлөө тэр хүнийг гадуурхал одоо тэр хүнд маш муухай сэтлүүлээд амьдралд нь ерөөс тийм толб үлдэн тэгээд энэ хүнийг хүн чигээр нь яг тэгээ хүндлэхэд хэрэгтэй гэж байна. За баярлалаа. Биш би чадахгүй ч амжаргалтай байж чадсангүй. Цэжин дотроос гүйжсэн нормалны температур. Боротараа дөнгөрсөн. Одоо надад зөв дутуу. Үгүй бүр хоёр хэсэн ч одоо бидний цэг дутуу. Өөрөөр утас чин дуур. 168 хайртай бүсгүй. Баярлалаа. Хайртай бүсгүй минь надруу заалгаад байна. Харин би энэ найстайгаа байна. Энэ үгээр тэр үгээр хоноогүй юу. Студио дүүхийг би. Самано. Самано. Хайгууд ямар тоо сонсож байна? Doja Cat Juicy. За тэгэхээр дахиад нэг асуух гэсэн. Одоо нэг олон улсад Dignity Day буюу Монголоор орчуулсан бол хүний оршихуйг хүндэтгэх өдөр гэж тэмдэглэдэг юм байна л да. Тэгэнгүүт танаас асуух асуулт нь болохоор та зүгээр ингээ ямар нэг байдлаар одоо ингээ шашин шүтлэг, гадаад дүр төрх эсвэл ингээд хүйсээрээ насаараа ч юм уу те хүмүүст ингэж үл хүндэтгүүлжсэн ч юм уу гадуурхагдчихсан тийм тохиолдол юу байгаа юу? Байхгүй дээ. Айгүй те. За тэгвэл та энэ хүний эрхийн тухай мэдлэг тань ер нь хэрэг хөө мэдлэг мэдээл. За нэг сайн биш л ах. Гэтэ бас айгүй дээ. Тэгэхээр ер нь та бас хүмүүсийн эрхийг хүндэтгэх тал дээр өөрийн бодлоо хэлээч те бас хүмүүсийг уриалдаг ч юм уу. Нэг энэ өдрийг тохиолдуулаад. Юун дээр уриалж байгаа? Энэ ингээд хүмүүсийн эрхийг хүндлээрээ хүнийг байгаа чигээр нь хайрлаарай ч юм уу те. Ингээд хэлж болох юм ба шүү дээ. Тэгээ тэгдэг. Хүнийг байгаа чигээр нь хайрлаарай. Тэгэл өөрөөхөө байх юм гоё шүү дээ. Баярлалаа. I keep it juicy, juicy. I eat that lunch.